Мөнгөтэй болон мөнгөгүй хүмүүсийн нэг том ялгаа нь сэтгэлгээний ялгаа байдаг. За нөгөө бас нэг том ялгаа нь үр зээлийн ялгаа байдаг. За бид нэр мөнгөтэйч бай, мөнгөгүйч бай, тэ баянч бай, ядуу хүнч бай, бүгд үр зээлтэй байдаг. Тэр үр зээл нь дотроо маш том ялгаатай байдаг. Энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ би үр зээлийн тухай ярилцъя гэж бодлоо. Баян хүмүүс яагаад үр зээл авдгийг, тэ мөнгөгүй ядуу хүмүүс яагаад үр зээл авдгийг тэр дундх сэтгэлгээний ялгааг ингээд тайлбарлая гэж бодлоо. Ингээд та бүхэн надад хамт байгаарай. Let's talk about money. За нэгдүгürt нь баян хүмүүс, за мөнгөтэй болъё гэж боддог хүмүүс зээл авахдаа нэг л зорилготой байдаг. За тэр зорилго нь тэр хүмүүсийг улам амжилттай, улам мөнгөтэй болгох тийм зорилго байдаг. Тэгээд баян хүмүүс мөнгөтэй болъё гэсэн хүмүүс ер нь үр зээл гэдэг имийг илүү их мөнгөтэй, илүү их баян болох тэр зүйлдээ ашигладаг. Тэгээд үр зээл авахдаа бизнес эхлэх ч юм уу, янз бүрийн мөнгөөр тэг мөнгө хийх, тэг мөнгийг ажилуулах тийм тал дээр ер нь тэрийг ингээд харж үр зээл авдаг. За нөгөө талаас ядуу хүмүүс, мөнгөгүй хүмүүс үр зээл авахдаа ерөнхийдөө ер нь хэрэглээндээ зориулж үр зээл авдаг. Ганц л зорилго нь ерөөсөө хэрэглээ, өнөө маргааш хэрэглээг зориулж үр зээл авдаг. Өрөөс өөрийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдардаг. Тийм болохоор баян хүмүүс, мөнгөтэй болын гэсэн хүмүүс, те ядуу хүмүүс хоёрын хооронд нэг байдаг сэтгэлгээний том ялгаа нь ерөөсөө үр зээлийг юунд ашиглах гэж байгаа вэ гэдэгтэй маш том ялгаа байдаг. За тийм учраас ядуу ер нь мөнгөгүй хүмүүс үр зээл гэдэг имийг айгу муу тэг болохгүй зүйлтэй холбож ойлгодог. Тэгээд баян улсууд болохоор нөгөө талаас үр зээл гэдэг бол боломж, те цаашаа улам амжилттай болох, мөнгөтэй болох боломж гэж хардаг. Тэгээд ядуу хүмүүс бол мөнгө үр зээлийг зөвхөн хэрэглээндээ хэрэглэдэг учраас зээлээс зээлийн хооронд өрөөс өөрийн хооронд амьдардаг учраас заримдаа үр зээлээ дарж чадахгүй хүнд байдалд ордог. Тийм учраас үр зээлийг авахдаа ер нь хэрэглээндээ зориулж авах биш. Тэгээд тэр мөнгийг, тэр зээлийг, үрийг яаж буцаагаад мөнгө болгох уу, тэрийг яаж өсгөх үү, те яаж хөдлөх үү гэдэгт анхаарал хандвал ер нь тэр ядуу амьдралын тэр хархны уралдаанаас гарах юм шиг санагддаг. Тэгээд би энэ үдийгээр юу хэлэх гээд байна гэхээр за үр бол тийм муу зүйл биш ээ. Харин үр хийхдээ зээл авахдаа хамгийн гол нь юунд хэрэглэж байгаа бэ, тийм яг тэр тэрнгүүрийг яах гэж байгаа вэ, зорилго нь юу вэ гэдгийг санд тодорхойлоод тэгээд хэрэг зөвхөн хэрэглээндээ хэрэглэе, тийм зөвхөн өнөө маргааш дээр хэрэглэе, ясгүй статус гейм тоглоё, зүгээр хоолунд авъя ч юм уу, тийм хэрэглээндээ хэрэглэж байгаа бол үр зээл битгий хийгээрээ, тийм бидний хамгийн гол одоо чухал мөнгөтэй болох ихний алхам бол маш энгийн. Тэгээ үр зээлгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь үр зээлгүй байх хэрэгтэй. Тэгээ дараа нь мөнгө хадгалж сурсан байх хэрэгтэй. Тэгжээж дараа нь хөрөнгө босгоно, мөнгө болгоно, тэгээ мөнгөө ажилуулж сурна. Тийм болохоор үр зээл гэдэг юм биднийг хамгийн ихэнд араас татдаг зүйл байгаа. Тэгээд өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн хооронд амьдардаг улсууд юуг анхаарах вэ гэхээр ерөөсөө хэрэглээндээ зээл авч болохгүй. Хэрв жижиг бизнес, бичил бизнес ч юм уу, те тэр өөр зээлийг аваад зээл хийгээд тэрнгээр мөнгө дахиад үйлдвэрлэе, мөнгө босгоё, те тэгж бодож ивэл зээл авах нь зүйтэй. Тэгэхээс бол зүгээр л хэрэглээндээ ингээ хэрэглэе, те өнөө маргааш ингээд өсөөд энэ зээл авангуудаа тэрнгээр ингээд хоол аваад идчих юм уу, те тэгж болохгүй. Тийм учраас зээл авах гэдэг бол маш зоригтой, тодорхой байх хэрэгтэй. Энэнгээрээ та бүхэндээ би юу хэлэх гээд байна гэхээр зээлээ маш болгоомжтой. Хэрв зөвхөн та хэрэглээндээ зээл авдаг бол тэрийг зогсоох хэрэгтэй. Тэгжээж мөнгөтэй болно, тэгжээж зээлээ дарна, үргүү болно, үргүү болж иж дараа нь цааш нь хадгалах мөнгөтэй болно. Тийм учраас зээлээ дарах хэрэгтэй, зээл хийхээ болох хэрэгтэй. Тэгээд зээл хэрв аваад мөнгө ашиглая гэж бодож ивэл ав, зээл хий, тэгээд үр тавь. Тэгээд тэрнгээр бизнес эхлүүлээд гоё амьдар, тэгээд мөнгө хороон цааш хийн, тэгээд хөрөнгө оруулагч болно. За тэгээд тэрнээс гадна үр зээл гэдэг юм бол бас тийм муу зүйл биш гэж би хэлсэн. Тэгээд дэлхийн хамгийн баян хүн Elon Musk гэдэг, те Tesla, SpaceX тэр хүн бас ерөөсөө өрнөөс өрний хооронд амьдардаг. За тэр хүн яагаад өрнөөс өрний хооронд амьдардаг вэ гэхээр нэгдүгээр татварын асуудлаас болж өөртөө цалин тавьдгүй, те дансанд 0 төгрөг өгдөг, $0 өгдөг. Тийм учраас өөрийнхөө тэр хөрөнгө, өөрийнхөө тэр хувьцаа Tesla, SpaceX өөр юу гэдэг нь, те тэр их мөнгөөрөө дэнчин тавиад банкнаас зээл авдаг. Тэгээд тэр зээлээрээ өөрийнхөө юу гэдэг өдөртөг амьдрал янз бүрийн мас санхүүжүүлнэ. Тэгээд тэр хүн яагаад тэгж зээл авдаг гэхээр ерөөсөө татварын холбоотой. Тэгээд тийм баян улсууд орлоготой гэд мэдэгдчих юм бол орлогын татвар гэдэг маш их өндөр татвар авдаг учраас тэр хүн өрнөөс өрний хооронд амьдардаг. Тэгээд
Баян улсын сэтгэлгээ тийм л дээ. Ер нь баян улсууд, ер нь мөнгөтэй улсуудыг тэгж ажилтдаг, тэгж амьдэрдэг. Тэгээд үлдсэн мөнгөө бол дандаа ажилуулж идэг, бизнестэй хөрөнгө оруулдаг, хөрөнгө оруулалтаа. Тэгээд хөрөнгө оруулсан одоо хувьцаа, хөрөнгө оруулалтын юмнуудыг зардггүй. Тэгээд мөнгө хэрэг болох юм бол зээл авдаг. Тэгээд зээлээ буцаагаад төлчнө. Асуудал авахгүй тийм учраас тэр улсуудын авч байгаа зээл бол бидний энгийн тий хэрэглээндээ зээл авч байгаа ч юм уу эсвэл зөвхөн өдөр тутмын зээлийн аппликейшнээс зээл авч байгаа хүмүүс одоо хооронд маш том ялгаа байгаа шүү. Тэрийг та бүхэн бас ялгаж салгаж ойлгоорой. Тэгээд эцэснэ гэж хэлэхэд зээл хэрэггүй, үүрэл хэрэггүй, ганцхан юунд хэрэгтэй гэхээр ерөөсөө мөнгө ажилуулъя, жижиг бизнес хий, тэр үр зээлээрээ цааш нь юм хий, өөрийгөө амжилттай болгоё гэх юм бол зээл авч болно. Бусад үед бол хэрэглээндээ зориулж зээл мэйл авах бол хэрэггүй шүү гэж хэлмээр. За ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн дугаараар та бүхэндээ би бас гой зүйлийн тухай ярилцах болно. Ингээд дараа уулзлаа. Түр чао.